Энэ 14 мегадэслийн танилцуулгын сонслоо бас ажлын явцал бол харьцангуй сайн явж байна. Ер нь бидний хөдлийн төслүүдээ юу гэдгийг ингээд нэг шууд эхэлчихнэ гэж бодоод ах шиг байна. Өгүүлдээ энэ том төсөл маш их хэмжээний одоо бас сургууль төсөв дээзүү судалгаа, тэгээс хөрөнгө оруулалт ер нь нэлээд сайн судалж явахгүй бол буруу эхэлчүүл тэгэл эхнээсээ бурууд чөврнө. Тэр ч үүднээсээ бол бас энэ багийн цаг хугацаанд тэрс маань хэд болболтын төмөр замын одоо гэрээ игдсэн ажил нь одоо эхлэгчтэнд орцсон явж байна гэдэг бол 10 хэдэн жил хүлээс энэ ажил эхэлсэн байгаа нь бол сайн. За ихтэй төмөр зам дээр одоо ингээд энэ ажлыг бол эхэлсэн гэж үзнэ өстэй ган төмөр сайда. Тэгэхээр дараагийн одоо шивэн өрн энэ хангийн одоо холболтуудыг хийх асуудлыг хийх ажилдаа одоо бас ер нь юу гэдгийг аль талдаа ер нь цаасны ажил гэдэг бол бас ер нь л бараг 50% шүү дээ. Тэгэхээр ийм ажлууд нь ингээд улсын хурлаар орж ирээд батлагдаад гэрээн хүртэл батлагдаа гарцсан байхад дараагийн ажил эхлүүлж яхад яага болохгүй юм бэ? Энэ дээр одоо бас тодорхой одоо санаачлал гаргаач гэдэг нэг асуудал. За хоёр дахь асуудал энэ богдхан төмөр зам гэдэг ажил эхэлж байна л да. Тэгээ энэ үр ашигын үед ямар юм бэ? За миний хувьд л бол 90 цав ингээд бичгтийн төмөр зам явах болов гэж ингэж харж ирсэн. Энэ чинь мега төсөл дээр байгаад байгаа тийм. Гэтэл мега төсөл дээр байхгүй ажил ингэж орж ирж байгаа байхгүй юу? Энэний санхүүжилт хаанаас явж байгаа? Ийм нэг хоёр асуудал байна. За жаргал сайхан гишүүнтэй санал нэг байгаа. Бүгд найрамдах хятад ард улсын засгийн газартаа бид нар хил холболт хийх дарааллаа бол олон жилийн өмнө тохирцсон байдаг. Одоо яг энэ дарааллаар хийнэ гэдэг. Нэгдүгээрт ганц мод гашуун сухад, хоёрдугаарт бичгтийн бомбт, тэгээд шивээ хүрэн, тэгээ ханги мандал тий. Шивээ хоёртой. Тэгэхээр бол яг энэ дараалалаар явнаа. Бид 5 сарын 14-нд багтаагаад гүйцэтгэгч талтайгаа гэрээ хийхээр ажиллаж байгаа. Ганц мод гашуун сухат дээр. Тэгээ энэ гэрээ хийгдээд ажил эхлэнгуут магадгүй их хурал дээр дараагийн нөгөө шивээ хөрөнгийнхаа асуудлыг хэдүүлээ ярилцсанаа. Тэгээ баг бэлэн байгаа. Тал талаас нь хөрөнгө оруулалт нь хийгдсэн би та бүхэн түрүүн танилцуулсан. Энэ богдхан төмөр зам буюу шинэ нисгэн хүн дээр явж байгаа төмөр замыг бол Монголын төмөр зам компани барьж байгуулж байгаа. Энэ төмөр замын ач холбогдол бол ерөөсөө л Улаанбаатар хотын баруун зүүн талаас орж ирсэн ачаа баруун тал руу нэвтрэлтийг л бид нар хурцсах өгч байгаа. Одоо бол ирсэн ачаа бүгд Улаанбаатар хотын төвд бараг буугаад тэгээд цаашаага бусад тээвэр рүү шилжиж байгаа. Энэ шилжилт бол өөрөө их ачаалттай байна. Тийм учраас бол бид нар энэ Улаанбаатараа тойрсон том тээврийн урсгалыг бий болгох ийм зорилготой хийгдэж байгаа ажил гэж ойлгож байгаа. Таны хэлж байгаа яг зүүн босоо руу одоо бид нар зайлшгүй хөдлөх шаардлага байгаа. Зүүн босоо дээр бол нөгөө бичигт рүүгээ явдаг зам руугаа бол бид нар дараагийн одоо Монголын төмөр зам компани дараагийн ажил болж орно. Энэ дээр бол концессийн асуудал яригдана. Төр хувийн хвшлийн түншлэлийн асуудал яригдана гэсэн ийм яриатай байна. Тэгэхдээ нөгөө талдаа босоо тэнхилгийнхэн замыг зэрэг явуулах гэдэг ийм тооцоо судалгаа хийгээд ажиллаж байгаа гэдэг хэлээ. За богдхан төмөр замын энэ Улаанбаатар хотод мөн дээрээс найдсан биш юу лээ. Ингээд даваатай холбоотой тойрж байгаа энэ зам бол тийм. Гэтэл энийг хурцгаад өгсөн ч бомбон дээр байгаа ачаалал бол өндөр байгаа шүү дээ. Одоо замын үд дээр гэсэн үг. Тэгэхээр энийг шийдэггүй жижиг замыг хурцсах шаардлага мөгүй юу л гэдэг би асуулт сууж байгаа. Нэгт нь. Хоёрт нь бол зүүн одоо босоо буюу одоо бичгтийн 90 цав хоорондох энэ төмөр замыг явуулах нь бидний хувьд бол эдийн засгийн өргөөж нь их чухал байх болов. Тэгээ энэ рүүгээ эхэлж хөрөнгө оруулалтаа их байсан юм биш үү? Яагаад ийм байдлыг алдчихваа гэдэг нэгт асуудал. Хоёрт нь хөрөнгө оруулалтын асуудал нь одоо яаж шийдэгдэж байгаа вэ? Зүүн тал дээр. Бичгтийн чиглэлийн төмөр зам дээр. Миний ойлгож бол богдхан төмөр замыг бол за 40 гаруй аж ахуй нэгжийн нөгөө хамтарсан групп болсон багтай консорциум болсон. Тэндээс санхүүжилт гарна. Мөн дээрээс нь
Тэгэхээр төмөр замтай холбоотой асуултан дээр жарсан гишүүний асуултанд хариулъя. Энэ Улаанбаатар төмөр зам тэр Богдхан төмөр замын цаашаа тавьж байгаа энэ сая нээлт хийсэн зам болвол энэ замын үдээр за Тэнжинээс ирж байгаа ачаа тээврийн асуудлыг шийдэх нэг юм шийдэл байдаг. Тэгэхээр одоо байгаа энэ төмөр замаа ашиглаад Улаанбаатар хотод орж ирж бууж байгаа энэ логистикийн ачааллыг энэ урагшаа гаргаж яана л гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө Тэнжиний ачаалал гэдэг бид нар замын үдээр ч юм уу бодоод байдаг. Яг үн дээрээ Тэнжиний ачааллын үндсэн шалтгаан бол Улаанбаатар хотод байгаа. Улаанбаатар хот маань өөрөө нэг цуваа галт хэрэг нэг цуваа буюу одоо 50-аас 100 чингэлэгтэй нэг цуваа галт хэрэг орж ирэхэд тэрийг буулгаад боловсруулдаг нэг чингэлэг тээврийн логистикийн тийм төв байхгүй байна. Тийм учраас энэ төмөр замаар тэнд салаа төмөр зам бий болгож тээвэр логистикийн төвүүдэд тийшээ гарах ийм одоо зорилгын хүрээнд нийс. За буяагийн толго сайд нэмэлт минут өгье. Улаанбаатартай холбоотой богдын төмөр замтай холбоотой бол ийм ажил энэ ондоо дуусахаар ингэж зорж ажиллаж байгаа. За зүүн талын босоо бол хөрөнгө оруулалт хамаагүй их шаардна. Өмнө нь бол одоо төр үеийн хвшлийн концессийн хуулийн дагуу бол бас аж ахуй нэг шалгаруулад явж исэн харамсалтай концессийн хууль хүчингүй болоод тэр хилцээр бол бас хүчингүй болсон. Одоо төр үеийн хвшлийн түншлэлийн хуулиар явах хэвээр. Гэтэ энэ хуулиар явхад бол бас асуудал байна гэдээ энийг засчиж бид цаашаа явуулах хэвээр. Шив хөрөн дээр нэмэлт юу өгөхөд бол одоо ганц мод гасан Сухатын төмөр зам барилгын ажил эхлэхэд дараачийн ээлжийн төмөр замын холболт бол шивэ хөрөнгийн төмөр замаар явна. Одоогийн байдлаар шивэ хөрөн бомбт дээр нарийн төмөр замын за 10 сая тонн одоо эрдэс баялагын бүтээгдэхүүн боловсруулж чадах нарийн төмөр замын терминал төмөр замын өртөө бол ашиглалтанд орсон байгаа. За хятадын талтай бол холбогдоог байгаа. Хэлийн бүсэд. За энэ маань ажилд орохын тулд бол бас бид нар их хурал дээр тодорхой шийдвэрүүдийг гаргах ийм шаардлага байгаа. Тэгээ улсын хурлын гишүүн Пүрэвд оржийн санаачилсан За толго сайдад нэмэлт 1 минут өгье. Маш чухал. Тэгэхээр энэ нөгөө хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар бас тохироод ингээд барьцсан. За Хятадын тал бол бас 2023 онд Монгол Улсын ерөнхий сайд одоо Хятадын ерөнхий сайдтай уулзж явах үед бол манай талаас тавьсан төмөр зам бомбын холболтууд дээр Хятадын тал онцгой анхаарал хандуулж байна гэж ерөнхий сайдын төвшөнд хэлсэн 3 бомб байгаа. За энэний нэг нь бол шивэ хөрөн сэхэ төмөр замын бомбын холболтой яарвчлаа гэдэг энэ одоо хэрэмбийг бол Хятадын талаас одоо ерөнхий сайдын төвшөнд тавьж исэн. Тийм учраас хамгийн одоо хурдан холбоод ашиглалтанд оруулах болцоотой юу бол шивэ хөрөн байгаа. Тэгээ дараа нь бичигдгээд ингэж явах хэрэгтэй. Бид нар бол ганц төв коридороо хараад идэг. Төв коридор нь өөрөө одоо дамжуулах чадал их багтаа. Тийм учраас бол баруун босоо, зүүн босоо хоёр бол гарцаагүй ажилд орох учиртай. Тэгээ хамгийн Монголд одоо хамгийн хэрэгжиж болох нь бол зүүн босоо байна гэдэг зүйл их олон жил яригдсан. Тийм учраас бид нар бол энийг нээлттэй хэрхэн хөрөнгө оруулалт хийж, хэрхэн гүйцэтгэж, хэрхэн ашиглах тухайд тодорхой бодлогыг ондоогаад тодорхой шийдэлд хүрэхин төлөө ажиллах болно гэдгийг хэлье.